Экспертов контентоор та бүхнийг маш олон төрлийн экспертүүдтэй уулзалт өгүүлээ. За тэгвэл энэ удаа Монголын мягны сорилтын сангийн захиргааны асуудал хариуцсан захирал оюун гэрлийг уулзах гэж байна. За сайн байна уу? За сайн байна уу? Ажил нь сайн уу? Ажил сайн байна. Ажил маш их байна. Одоо бол эд усны компактыг төсөл дуусгах гээд овоорж байгаа байх тийм үү? Яг тийм. Ажил ихтэй үе. Бидэрт өөрийгөө болон өөрийнхөө мэргэжлийг танилцуулж хуваалцаач. За намайг Ядмагийн оюун гэрэл гэдэг Монголын мягны сорилтын сангийн захиргааны асуудал хариуцсан захирлаар ажилладаг. За боловсролын хувьд бол би Монгол Улсын их сургуулийн гадаад соёлын сургуулийг Англи Америк орон судлал гэдэг мэргэжлэр бакалавртаа төгссөн. За дараа нь санхүү эдийн засгийн дээд сургууль лиг болохоор бизнес удирдлагын магистраар. За Өмнөд Солонгосын Хандун глобал их сургуулийг төслийн удирдлагын магистраар тус төгссөн байгаа. Таны энэ эзэмшсэн мэргэжил тийм ээ яг одоо ажиллаж буй усны компакт хөтөлбөртэй тийм ээ одоо хийж байгаа ажилтай чинь яаж хоорондоо гэж уялдаж байгаа вэ? Сонирхолтой нь ер нь бол яг энэ бакалавр болоод магистрийн зэрэгээр төгссөн сургалтууд энэ боловсрал маань ерөөсөө нэгт уялдаа холбоотой юм шиг санагддаг надад бол жишээлбэл Америк орон судлалаар төгссөн гэж хэлсэн тийм Америкийн соёл түүх, улс төр гээд гэх мэтчлэн бүхэл салбарыг нь судалдаг ийм сургалтын хөтөлбөр байгаа. За тэгэхээр манай компакт хөтөлбөр маань бол Америкийн нэгдсэн улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө Америкийн улсыг Америкийн одоо тэр бүх одоо чиглэл салбарыг суур ойлголтыг авна гэдэг бол мэдээж харилцаж хамтарч ажиллахад ч гэсэн төхөм суур болдог. За дээр нь миний сүүлд төгссөн төслийн удирдлагын магистр. За ялангуяа би Creative Innovation гэдэг чиглэлээр төгссөн. Тэр нь болохоор юу вэ гэхээр аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд одоо support function буюу үйл ажиллагааны дэмжлэг үзүүлдэг чиглэлүүдийг хэрхэн оновчтой үр дүнтэй зохион байгуулж удирдах вэ гэдэг чиглэлээр илүү мэргэшиж төгссөн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө захиргааны алба гэдэг бол захиргаа, хүний нөөц, мэдээллийн технологи, баримт бичгийн удирдлага гэсэн цогц одоо үйл ажиллагааг одоо компакт төсөллийг хэрэгжүүлэхэд арын албаных нь одоо үйл ажиллагааны чиглэлийг нь хариуцж ажилладаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ хоёр маань ер нь харилцан уялдаа холбоо нэлээд өндөртэй санагддаг. Яалтчгүй уялдаж байна хоорондоо тийм. Тэгвэл яг одоо энэ усны компакт дээр ажиллаж байхад таны хувьд тийм ээ хамгийн бахархдаг тийм зүйлийг бидэртээ бас хуваалцаач. Компакт хөтөлбөр маань ерөнхийдөө 5 жилийн хугацаанд хэрэгжээд одоо бид төсөл хөтөлбөрөө хаахад ерөөсөө өнөөдөр 9 гэдэг чинь бараг 20 гаруй хоногийн хугацаа үлдсэн байна. 3 сарын 31-нд манай төсөл хөтөлбөрийн хаалт болно. За тэгэхээр мэдээж компакт хөтөлбөрийн үр дүнд бий болж байгаа одоо нийслэл хотын маань томоохон одоо усны салбарын томоохон хоёр үйлдвэр баригдаж байгаа тий. За энд мэдээж хувь нэмрээ оруулж байгаа өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа мэдээж бахархдаг. За түүнээс гадна би хүний нөөцийн удирдлагын зүгээс бол одоо хамт ажиллаж байгаа хамт олноороо маш их бахархдаг. Яагад бол манай сонгон шалгаруулалт, манай байгууллагын одоо сонгон шалгаруулалт бол бас маш тийм нэлээд өндөр босготой, өндөр шалгууртай сонгон шалгаруулалтыг давж орж ирсэн чадварлаг мэргэжилтнүүд ажилладаг. За тэгэхээр тэр өндөр босготой одоо шалгуурыг давж орж ирээд энэ одоо сорилт маш их сорилтыг давж бид нар энэ төслийг хэрэгжүүлж дуусж байгаа. Тэгэхээр энэ сорилт болгоныг шийдлийг олоод, гарц гаргалгааг нь олоод ажиллаад одоо ингээм амжилтаа хэрэгжүүлж дуусж байгаа. Хамт олноороо бол маш их бахархдаг. Тэгэхээр хамгийн сүүлийн асуулт маань манай энэ эксперт контентыг маш залуучууд үзэж байгаа үстэй тий. Тэгэхээр тэр тусмаа өөрөө ч тийм ээ Америк орон судлалаар сурч төгссөн, төслийн удирдлагаа суралцж төгссөн ирээдүйд бас эсвэл одоо суралцж байгаа тийм залуучууд хандаж өгөх өөрийн чинь зөвлөгөө юу вэ? Бидээс хуваалцч тээ. За одооны залуучууд, хүүхэд залуучууд ер нь маш бие даасан өөрийн гэсэн үзэл бодолтой тий өөрсдийнхөө итгэл үнэмшлэлээр одоо шийдвэрээ гаргадаг болсон шүү дээ мэргэжил сонголтын дээр ч гэсэн тий. Тэгэхээр ерөнхийдөө бол мэдээж тэд өөрсдийнхөө итгэл үнэмшлэлээр ингээд мэргэжлээ сонгоод ингэж явж байгаа байх. Би зүгээр яг мэргэжил сонголт гэдэг талаасаа илүүтэйгээр аливаа ажлыг хийхэд ялангуяа энэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд маш олон талт одоо гадна болон дотны оролцогч талуудаа маш их харилцдаг тийм. Энэ эдгээрийн одоо
уялдаа холбоог нь маш их хангаж ажилладаг. Тэгэхээр ерөнхийдөө харилцааны ур чадваруудад маш сайн суралцах хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр академик мэдлэгийг авахынхаа хажуугаар харилцааны ур чадварууд. За жишээлбэл би өөр дээрээ 3R зарчмыг дандаа баримтлана гэж боддог. Тэр нь юу вэ гэхээр responsible, хариуцлагатай байх. За responsive буюу хариу үйлдэлийг үзүүлдэг байх, хариулдаг байх, хариу үйлдэл үзүүлдэг байх. За respectful буюу хүндлэлтэй хандах, бусдад болон бусдын ажилд хүндлэлтэй хандах гэдэг энэ одоо харилцааны юм уу эсвэл хувь хүний уян чадваруудыг өөр дээрээ аягүй суулгах хэрэгтэй гэж боддог. Ямар гоё вэ? Би ч гэсэн өөр дээрээ наадах чинь бас 3R гэдээ бас бодож явж байгаа юм байна те. Дээрээс нь яалч байхгүй гэдэг чинь хүн төрөлхтөн байгаа газар тийм ээ, хүн байгаа газар харилцаа явж идэг тийм ээ. Тий. Гайхалтай, маш их баярлалаа. Баярлалаа. Өнөөдрийн маань Expert Talk контентоор та бүхэндээ Монголын Магнит сургуулийн сангийн заргааны асуудал хариуцсан оюун гэрэл бидэнтэй хуваалцаж, ярилцаж, өөрийнхөө туршлагыг хуваалцлаа. Ингээд дараагийн контентоор уулзцай. Expert Talk.